За орой минь. Ингээд одоо бас цэцэгтэй байх хэрэгтэй шүү. Тэгээд залуучуудаа пив уухтаа, вино уухтаа тохируулж хэрглэж байгаараа. Энийг би одоо байнга хэлж байгаа шүү. Ах шигээ тохируулж хэрглэх хэрэгтэй. Би бол ер нь тэг согттлоо уудаггүй. Энт тент тэгээд янз бүрийн зан гаргаад муухай ашлаад байдаггүй. Мэдээ алдтлаа уудаггүй. Хонон өнжин уудаггүй. Хаяа нэг ингээд Германд багасаа уудсан юм дөө. Пив, вино энтриг бол одоо бас уухт тохируулж хэрэглэхтэй ахын дуртай. За ингээд бүгдээрэнд нь эрүүлийн хаз жаргал сайн сайхны хүсье. Cheers. Зоригтой, золбоотой, зоостой байхын ерөөл дэвшүүлье. Тэгээ пивийг уухтаа бас юм гоё хөөс гаргаж уудын шүү. Тэрийг одоо германчууд биер блүмэ гэдэг. Пивний цэцэг гэж ярьдэн шүү монголчуудаа. За ахын тэгээд гол ярианд орё. Ахын гарчгаа онц сурдаг атман гिचжээ. Тий. Ахын бол хатгалын 10 жилд онц сурсан. Үнэхээр бүх юмараа онц байсан. Бүх юмных нь авраг байлаа ахын. Математик, физик, уран зохиол. Гэхдээ тэр байтугай одоо ахын хатгалын 10 жилийн саксны командын одоо капитан команд байлаа шүү дээ. Сакс тоглох их дуртай. Тийм байлаа. Тэгээд саксаар хүртэр ах нь авраг байлаа. За дээр нэмээд ах нь бол одоо нэг тийм байжгаар энэ нэг юм бас за тэр үеийн хүүхдүүдийн дундас байсан да. Жаахан атман дуу хүүхд гээд нэг тийм хүүхд байсан шүү ах нь. Тий. Ангийнхаа найз нарыг бусад ангийн хүүхдүүдээс, бусад газрын хүүхдүүдээс хамгаалдаг, дүүнээрээ хамгаалдаг, найз нараа хамгаалдаг, бүгдээрнгийнх нь өмнөөс одоо очиж болохгүй байгаа бүхэнд оролцож, гар бие оролцож ингэж явдаг тийм хүүхэд байсан юм аа. Анги дотроо бол одоо миний үгэнд бүгд орно. Одоо би нэг өсөндөө одоо нэг хамгийн сайн одоо азраг гэдэг шиг юу л намайг хэлнэ. Манай ангийн одоо эрэгтэй хүүхдүүд бүгдээрээ миний үгэнд ордог. Хаашаад намайг дагуулна одоо тэд нар маань дагаж явдаг юм байсан юм шүү. За тэгээд одоо нэг өсөндөө бас атман шүү дээ. Ер нь би бол тийм багын тийм юмд одоо бууж өгдөггүй зоригтой тийм л хүүхд байсан. Ер нь жаахан онгороо явдал мавдлууд би дандаа ингэж хайвганж явдаг гэсэн юм. Хармаандаа хоёр гараа хармаандаа ичээд ингэж явдаг явдалтай ерөөсөө. Тэгээд ер нь юмнаас ерөөсөө айж байгаагүй би. Алуулаач өссөн. Миний ах ч гэсэн одоо миний дээдлийн ах бол бас Хөвсгөл аймгийн бас нэг том атман байсан шүү дээ. Тэгээ миний доотлын дүү бид нар бол тэгж нэх тийм ерөөсөө юмнаас айдаг, гөлцдөг тийм хүмүүс биш. Тэгсэн мөртөө онц сурдаг. Их парадокс. За миний хувьд бол одоо миний дүүгийн хувьд тэр парадокс. Хоёулаа онц сурна. Тий. Бүх юмны сургуулийн авраг. Тэгсэн мөртөө хоёулаа одоо тусгай гэнэ одоо онцгой атмаа. Иймэрхүү байсан юм аа яг хөө. Тэгээд амьдрал тэр үед тийм байсан. Тэр үед бол би энийг одоо миний тэмцэл байсан гэж үзтiin. Тэр минь ч гэсэн одоо бас миний өнөөдрийг хүртэр амьдралд минь олон юм дээр тусалсан. Одоо миний зориг зүрх юмнаас айдгүй, шантардаггүй, бэрхшээлээс айдаггүй, хэрийн юмд одоо юу ядаггүй, зогсдоггүй. Тийм зан чанар бол надад байсан юм аа. Ингээд энийг бол би сайн чанар гэж боддог. Би ер нь жаахан зөрүүд зантай, жаахан онгороо зантай. Одоо ч гэсэн та нарт мэдэгдэж байгаа бах тий. Өөрийгөө бас магтах дуртай. Харахчгүй би үнэхээр одоо магтахаас ч өөр аргагүй тийм амьдралыг туулж сайн сайхан явсан. Хэний ч өмнө бууж өгөөгүй, хэний ч өмнө долгоноогүй, хэний ч бөхсийг долоогоогүй, хэнийг ч араас нь хутгалаагүй. Ингээд сайхан шудраг үзэлцээд, шудраг одоо ингээд 8 хийгээд ингэж ирсэн өнөөдрийн хүртэр. Тийм болохоор би одоо өөртөө их итгэл дүүрэн бардам ийм байдаг юм шүү. Энийг бас миний найзууд бас намайг зөвөр ойлгоорой те. Би тэр онгороо монгороогоо өөрөө ч гэсэн мэднэ. Энэ бол миний одоо гим биш
зан гэдэм биш хууч юм шүү. Би одоо багын тим байсан. Тэр болгоод л ирсэн. Худлаа өнгөрөө бол би биш. Чадах юмгаа би чадна гэн тий. Ийм байсан юм аа. Тэгээ би яг энийгээ бас би юугаар батлана. Миний хадгалын 10 жилийн одоо нэг ангийнхан мэднэ, хадгалчууд маань мэднэ, ламжуугаан хүүхдүүд ямар байсныг, Германд байсан оюутнууд маань бас мэднэ. Би тэгээд эндээс миний нөгөө дүнгууд аваад ирэх. Та нарт би хадгалын 10 жилийнхээ нэг дүнг үзүүлээд хий гэж бодож байна. Бас сонирхолтой байж магадгүй. Би бол 10 жил онц сурсан. За энэ миний ингээд энэ аттестатын дүнгээд байд юм байна лээ. Але биш вэ шүү дээ энэ. Энэ юу төгссөн дүн бэ нэ яг энэ заавал энийг тэгээ яг хөө. Наавчлаараа яг цаг алдчихлаа. Та тэр үед ийм байсан юм байна лээ ингээд. Ийм гоё одоо орос хэл дээр бичсэн байсан германы бэлтгэл байсан байх та. Бүгд отлич нэ. Сайн дүн нэгч байхгүй. Хорошоо гэдэг дүн нэгч байхгүй. Ийм одоо сурагч байж 10 жилээ. Би тэгээд 82 онд хадгалын 10 жилийг төгсөхөд конкурсын дараа одоо аймгийн мөрөнд конкурс өгсөн бүх хүүхдүүдийг жагсаасан. Тэгэхэд би хамгийн урд зогссон. Бүр хамгийн урд. Миний урд юу байсан гэж бүх хүүхдийг жагсаахад миний урд агаар байсан. Миний ард хэн байсан гэж Хөвсгөл аймгийн конкурсод орсон бүх хүүхдүүд жагссан байсан. Тэгээ ах нь бол тийм л одоо хүүхд байлаа. Тийм. Одоо биеийн тамир спорт одоо тэгээд бүхэл юмараа бас тэргүүн одоо мундаг сурагч байсан. За энэ миний конкурсын дүн юм байна лээ шүү. Бас ийм юм бас байж байна ингээд. Тий. Опла. Тэгээ яг би энэ дээр физик дээр 3 бодлогоных нь нэгэн дээр би 3 оноо авсан байна лээ. Тэгээ тэр үед бол багш нар тэгжсэн энэ бодлогыг бол юу 10 жилийн нэг ч хүүхэд бодож чадахгүй. Энэ бодлогыг бол одоо жинхэнэ одоо физикч хүн л бодох бодлого. Ийм гайвалж ийм буруу бодлого тэр жил өгсөн байна лээ гэсэн. Тэр бодлогыг би овоод өхүүлсэн учраас надад ганцааранд нь Хөвсгөл аймагт 3 оноо өгсөн. Энэ бодлогон дээр Хөвсгөл аймгийн бүх хүүхдүүд надаас доор оноо авсан. Тий. Тэгээ би математик дээр 3 бодлогын гурвангийн бодоод 15 оноо, орос хэл дээр 15 оноо, физик дээр 13 оноо авсан байгаа. Тий. Ер нь тэгээд Хөвсгөл аймгийн одоо хамгийн одоо тэргүүний бүр number 1 байлаа муу ахын тий. Тэгсэн мөртрөө одоо Саксны багийн ахлагч, тэгсэн мөртрөө одоо нөгөө атман тийм л байлаа. Одоо ийм л үгээр хэрэглэе дээ тэр. Би бол жинхэнэ цэвэр одоо хамгийн зоригтой юунаас шантардаггүй тийм атман байсан шүү. Тий. Намайг өрн тэгээд унтал юм уу босч иртэл болохгүй л нүдэхгүй юм бол би ерөөсө хизээч бууж өгдөггүй ийм л зантай ийм л хүн байсан юм шүү. Тийм ч болохоор би улсын их хурлын чуулганы нээлтийг 2002 он 2003 онд нийтдээ 3 удаа тараасан байдэн штэ. Тэр бол бас одоо том одоо зориг одоо зоригтой атман хүний шинжтэй тий. Тэгээд миний энэ зан чанар бол өнөөдрийг болтол одоо надад их төшиг тулгуур болж олон юмнаас бас намайг аварч тусвалж ирсэн юм шүү. Тий. За ингээд би бас Германд 8-9 тухайгаа ингээд үргэлжлүүлж цаашаа ярих гэж бодож байна. За Германд би 8 хийгээд одоо би чинь 85 86 оны юм ярьж байна. Одоогоос 35 жилийн өмнөх юм ярьж байна шүү дээ. Тэгэхэд бол одоо монголчууд тэр зэргийн одоо ийм том хэмжээний 8 хийдэг мэдэг тийм бараас сураг байгаагүй тий. Ерөөсөө. Тэгэхэд ах нь ямар 8 хийсэн гэж би компьютерийн 8 гэдгийг би Германд Монгол оюутнуудаас ганцаараа хийчихсэн. Одоо нөгөө барууныхантай танил болоод тэгээд нөгөө Магнитвон, Ферстаук ингээл нөгөө Монтана гэж Джинс Минс баруунд байдаг бүхэл юмыг би зүүн Германд авчирч зүүн германчуудад орсуудад зардаг бүр ингээд сүлжээтэй болцсон байсан ах нь. Тэгээд маш их мөнгө хийсэн байсан. Тэгэхэд бол тэгжээтэл компьютерийн 8 гарсан. За Schneider гэдэг компьютерийг одоо
баруун Германд үйлдвэрлэдэг. Тэгээ баруун Германаас нөгөө зүүн Герман чинь албан ёсоор авч чадахгүй. Тэгсэн мөртөө нөгөө үйлдвэрүүдэд нь компьютер хэрэг болоод байдаг. Компьютераа тэр үед одоо энэ социалист блокийн улсууд үйлдвэрлэж чаддаггүй байсан байхгүй юу. Тийм учраас тэр барууны оруулж ирж байгаа компьютерийг тэд нэр одоо баруунаас орж иж байгаа хулгайн одоо ийм татвар төлөөгүүдийг мэдж байгаа боловч одоо тэр оруулж ирж байгаа хүмүүсийн одоо мань мэтийн нэг их барьж гавлж ингэж мөрдөж мөшгөхгүйгээр зөвшөөрч ирсэн цаагаараа. За ингээд тэр компьютерийг би нөгөө гадаад дипломат нөхрөөрөө дамжуулаад баруун Берлинээс оруулж ирээд тэгээд өөрөө зүүн Берлинд очиж аваад тэгээд одоо хааллаа тэр хавийн бүх газруудаар зарсан. Үнэхээр их мөнгө хийсэн. За тэгээд тэр их мөнгөө одоо тэр үед одоо баг миний тэр мөнгө чинь одоо Монгол мөнгөөр бодох юм бол 10 сая төгрөгийн мөнгө байсан шүү. Ер нь тэр үед бүр ихтэй тэр компьютерийн 8-ны дараа болвол тэр чинь 1986 оны 10 сая төгрөг шүү Монголын тийм их мөнгө хийжсэн. Би тэгээд энд нэг надад зургнууд аваад ирдэ. Тэр оюутнуудын зургнаас. За би хаалаад байгаа оюутнуудынхаа тухай сальт ярьчих гэж бодож байна. Энэ залууг хэн гэдин шүү. Энэ миний доотлын жилийн хаалдагийн ангаах ухааны их сургууль сурж исэн энэ Лавга гэдэг, Санчингийн Лавга гэдэг. Энэ залууг би яагаад ярьж байгаа гэхээр энэ бол одоо Германда эмч хийж байгаа. Тархины мэдрэлийн одоо юу гэдгийг одоо уурга тархины мэс заслын компьютер томографаар хийдэг мэс заслаараа энэ залуу бол Европод тэргүүн зэргийн одоо тийм хүн болсон шүү. Одоо бараг 7-8 жилийн өмнө Германда тэргүүлэх болцсон. Одоо би Европод одоо бараг эхний ингээд 5-д орж байгаа гэд надад ярьж ирсэн. Энэ залуу дээр одоо ямар нэгэн тийм компьютер томографийн юм хийлгэх, тархины нарийн мэс засал хийлгэх гэвэл хааллаад байгаа Санчингийн Лавга доктор гэхэд бол энэ бол үнэхээр Европт гайхагдаж байгаа залуу шүү. Тий. Өшөө тэр юмд аваад ирэлтэй Германд байгаа зургнаас. За энэ бас миний доотлын жилийн тэр цаатлынх нь эмэгтэй хараараа энийг саран гэрэл гэдэг шүү. Энэ манай доотлын жилийн одоо рефлекс эмнэлгийн одоо эзэн шүү. Миний доотлын жилд миний дараа сургууль төгссөн. Сайн доктор эмэгтэй байгаа. За надтай 1 жил сургууль төгссөн ганцхан хүн энд байдгийн шүү. Тэр нэг бүсгүй байгаа. За энэ маань Архангайгаас ирсэн да оюун чимэг биш ээ. Энэ маань хэн блэ? Золиг одоо жилийнхээ хүүхдийн нэрийг мартчих уулзахгүй байхаа. Энэ маань Монголд ажил хийж байгаа. Гэхдээ энэ нөгөө хавдрын эмнэлгийн дарга байсан Төмөр Баатрын авгаал өмдөг да. Энэ маань хэн блэ нэрийг марчлаа. Яг одоо энэ дээр нэр нь орж ирэхгүй байна. Одоо нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга болсон гэсэн тэрний эхнэр юм байгаа шүү дээ. Энэ надтай 1 жил битээр хамт төгссөн шүү. Тий. За нөгөө зургнуудаас өгч би нэг юм энэ зурган дээр байгаа нэг залуу байгаа. Хаана вэ? За энэ нэг пи ууж байгаа. Тэр булангийн энэ залууг бол бэлэгт гэдэг. Ангаах сурсан. Мундаг залуу л да. Би өөрөө тэр нэг саарал цамцтай дунд нь инээж ийн. Нэг тийм сайхан цагаан царайтай залуу байгаа үсттэй. За би бэлэгтийг яагаад яриад байгаа хэрэг энэ бэлэгтийн өөр зураг надад олдоогүй. Энэ бэлэгтэд би мөнгө хадгалсан. Өөрийн дипломат цүнх дүүрэн зүүн Германы цэнхэр өнгөтэй 100-ыг ингээд бүр тэггийтэлж ихэд ингээд код хийгээд код хөөхий 3 үсгтэй 3 юутай код бэлэгт бол оролдоод олно шүү дээ. Цаг үзэхэд л болчих шүү дээ. Нэгээс 990-ээс хүрэхэд. Тэгтэл яг хуу би нэг хэсэг мөнгөө бэлэгтэд өгсөн. Бүтэн чамдаан дүүрэн дипломат дүүрэн одоо зүүн Германы марк. Тэр одоо бараг 500 мянган марк та тэр дүүрэн. Ингээ бэлэгтд өгөө чи хадгалжээ гэд. Өөрөө нэг хэсгийг ингээд орон доогоороо юм хум доогоороо бас хийцэн. Нилээд хэсгийг. Тэгээд нөгөө бас эрсдлээ хувааж байгаа байхгүй юу? Миний өрөөг орж ирээ шалгахад бэлэгтэд бас нэг хэдийн юм байх ёстой гэд цаашаа ийцэн. Банкнд хийж болдгоо айгаад Монгол руу авч ирж болдгоо бас авчих гээ. Тэгээд тэндээ ингээ барьчихсан. Тэгээ нэг өдөр бэлэгт маань гүнээ хитэн төгрөг байгаа юм.
өчгөлтөө үзээлдээ гэхээр би онгоолгоод бэлгтэй энэ хараа гэсэн чинь бэлгт нүднөрөө дээр гарч байгаа юм чи тийм их мөнгө те. Тэр чинь компьютерийн 8-ны дараа хэвээр амар их мөнгөтэй болцсон. Нөө компьютерүүд чинь зараад нуулж зарж байгаа юм чи яа хэвээр. Нэгийг аваачих зүгээр хэвээр 30,000 марк хожиж байгаа байхгүй юу. Тэ 30,000 марк гэдэг чинь тэгэл 100,000 Монгол төгрөг шүү дээ. Тэр үеийн 86 оны. Тэг чинь 86 он тэр мөнгөөр юу авч явах болох байсан бэ? Тэгээ би бэлэгтдээ 20,000 марк өгч ирсэн. 2 боотлыг маа. Хадгалсны мөнгө гэдэг нэг хэдэн сар хадгалуулаад би буцааж авсан. Жаахан намчгаар. Яг тэгэхээр миний хажууд байсан нэг төлгийг баривчилсан байхгүй юу? Тэгээд намайг бас гадаадын оюутны холбоон дээр одоо дууцсан. Тэгээд очисон чинь гүн далайгаа ламжуугаа гэж байгаа шүү дээ. Та одоо ингээд гадаадын хүмүүстэй валютын 8 хийгээд 3 дахь жорны хүмүүстэй харьцаад байгаа мэдээлэл бид нар ирлээ гэсэн. Тэгэхээр би үгүй би ч нэг тийм харьцдаггүй штэ гэсэн. Өчиг мөчиг сайн өгөн штэ би бол. Тэгсэн чинь та яг хөдөлгөөнтэй болгоомжтой байгаараа гэд. Тэгээ байж ийдсэн чинь намайг бас 88 онд юунд дуудсан. Элчин дээр дуудсан. Тэгээ элчин дээр очисон чинь бас намайг ингээд хаалгаас одоо бичиг ирсэн. Таныг ингээд гадаадын хүмүүстэй их 8 хийж гин гэсэн гэдэг. Тэгэхээр би нэг 8 хийж байгааг шилсэн байхгүй. Таньдаг найз нар зөндөө би тий гэл ингээд. Тэгээд нөгөө би өөр онц сурдаг байсан бас тий хичээлдээ сайн. Миний хичээлдээ сайн байдаг тэгсэн мөртрөө 8 хийдэг энэ бүх юмныг хослуулдаг чинь бас нэг тийм миний өөрийн зан чанар тий миний өөрийн бас ухаан оюун тий би чинь тийм парадокс хүн юм байна л дээ. Үнэхээр онц сурдаг хүүхэд атман байдаггүй. Атман хүүхэд онц сурдаг биш байхгүй юу? Миний үед тийм байсан. А би бол онц сурдаг бүх юмны одоо онц сурлахтан мөртрөө бүгдийн дээр гарсан атман байсан байхгүй юу? Бас нэг тийм сонин одоо хүн байна л дээ яг хөө. Тэгээ уучлаарай те. Миний найз нар намайг бол тэгдэм чи нохоогоор зүрдвэл чи бол анхарч биш, овчаарч биш чи бол чон нохооны ирлиз гэдэг байхгүй юу? За одоо би өөрийгөө магтсан бол бас уучлаарай те. Одоо энэ миний гин биш зан юм шүү те. Би бас нэг тийм жоохон өнгөрөө тийм өөрийгөө магтдаг хүн юм те. Гэхдээ худлаа биш шүү те. Чаддаг юм аа бол би чаддгаар гэж хэлнэ те. За ийм учиртай юм ахан. Тэгээд ингээд сайхан 8 хийгээд тэнд сайхан явсан. Тэгээ оюутан цагаад дурсаад яг би нэг ийм нэг зураг харуулчих. Ахан бас нэг ийм залуу байсан шүү. Энэ та нар бас харж байгаа бах те. Тэр хамгийн одоо баруун талд нь байна уу? Нэг цагаан залуу байгаа үстэй те. Энэ одоо манай хадгалын 10 жилийн Улаанбаатар хотод сурж исэн хүүхдүүд юм л да. Тэгээд ахан нэг ийм цайвар цагаан царайтай. Хөдөөнийх гэхэд ах чинь сайхан цагаан царайтай хотын хүүхдээс илүү цагаан царайтай хүүхд байсан шүү дээ. Одоо л ингээд яхан шарлаад борлоод гэнэ юм болчиход байгаа болохоос. Тэ. За ахан тэгээд оюутан байхдаа бас германчуудтай их найз байсан. Тэгээд нөгөө Нордхаузенд байхдаа нэг герман бүсгүүтэй бас их танил найз байсан гэсэн. Битээр бол их дотн холбоотой байсан юм шүү. Тий. Тэгээд тэр маань харин тийм нэг юутай байсан юм. Тийм одоо дунд хэсгэрэг нүүтэй одоо бөхсөн биеийн тийм Ким Кардашиан маягийн байхгүй юу. Тэгээ тэрнээс нь би жаахан ичдэг. Тийм болохоор нэг дагаж дагуулж явдггүй, дагаж явдггүй байсан юм. Тэр үед одоо Ким Кардашиан шиг тийм бөхс бол модонд байгаагүй байхгүй юу. Тий. Одоо Ким Кардашиан чинь мод болгож чаддаг болохоос шүү дээ. Нэг тийм бүсгүй надад байсан. Тэгээд дараа нь одоо ахтаа нэг дайрлцсан нэг юм бүсгүй байдаг юм аа. Энэ ногоон цамцтай нахан байгаа нь тэр цагаан хувцастай шар үстэй энэ Катрин гэдэг. Катрин бол надтай нэг ангид байсан л да. Тэгээд надад их одоо сайн, өөрөөсөө надад нэгсэндээ дурлсан байхгүй юу. Тэг бүр надтай гэрлэх гээд тэг нэг өдөр бүр Котбус руу дагуулад аавын даваачаад тэгээд бүр аав маавтаа би уулзаад танилцаа гэр оронд нь бас жаахан амьдраад тэгээд тэгтээ ер нь бас болоогүй маа тий би ер нь жаахан арай өөр бодолтой арай өөр гадуур тавьчихгүйгээд тэгээд Катрин битээр бас тийм
амьдраагүй юм а цаашдаа. Ер нь тэгтээ ахны энүүгээрээс юу хэлэх гээд байна гэхээр ах чинь ер нь бас залуу байхдаа оюутан байхдаа их сэргэлэн байсан тий. Одоо бас өөрийгөө магтахаас одоо Монгол болон одоо Герман охтууд бас ахт нь бас ер нь санал мал тавьдаг тий. Араас мараас гүйдэг бас тийм байлаа шүү дээ. Охтуудаас захиа махаа авдаг. Би ч ер нь 10 жилд байхдаа л охтуудаас захиа авдаг байсан шүү дээ. Манай хатгадын 10 жилд байхдаа л бас тэгэл тэр үед чинь бас эмэгтэй хөхт эрэгтэй хөхт захиа бичих асуудал ховор байхад би бас эмэгтэй охтуудаас захиа авчдаг л байсан залуудаа. За яг ингээд өөрийгөө ахын зөндөө магтчихлаа. Тэр нь 8-ыг бол ахын их сайн хийсэн. Тэр үед бол үнэхээр одоо бизнес, сурлага, одоо спорт бүх юмны дунд ингээд залуу хүний нөгөө хүч чадлаар одоо бүгдийг ингэж даван туулж ингэж гоё хослуулж одоо баяр наадам одоо тий уух идэх бүгдийг гоё зохицуулж тий ёстой нөгөө ингээд цохихын цохол цавчхын цавчаал цог жавхлантаа эр хүн шиг явлаа гэдэг шиг ингээд нөгөө явдаг байлаа ахын тий. Тэгээд миний одоо унших дуртай ном бол одоо яхаар байхгүй одоо Шадар 3 цэрэг. Тэгээ би бол өөрийгөө Шадар 3 цэрэгийн Д'Артаньян гэж боддог байхгүй юу? Тэ? Эрлэх зариг тэ? Бүх юмараа тэгж одоо Шадар 3 цэрэг, Шадар цэрэг болж явсан. Тэр хүн бол бас миний одоо багын одоо дуурай тэ, үлгэр дуурай тэ. Монте Кристогийн Эдмонд Дантес тэр одоо нөгөө Гиде Мопассаны хонгор найз тэ. Үнэхээр гоё тэ. Сэтгэлийг шинтгсэн Ташаолохов тэ. Дөлгөөн дон ингээл. Үнэхээр гоё номнууд таахан уншиж одоо тэрийг тийм болохынсэн гэж мөрөөдөж би дандаа гадаадын зохиолчдын номыг уншдаг. Тийм болохоор тэр юм уу одоо амьдралыг их гоё сайхнаар ингэж харж дэрвүүн сэтгэлээр явж тэ ингэж өнөөдрийг хүрлээл тэ. За ингээд ахын өнөөдрийнхөө яриаг дуусгая. Миний дүүнэр сайхан шеэр хийгээрэй. Ингээд ахын нэгэнт ярьсан юм ч бас ярьсныгаа үр дүнтэй болгомоор байна. За тэгээ бас эрүүлийн хас жаргал сайн сайхныг хүсье. Зоригтой, золбоотой, зоостой яваараа миний найз нараа. Маргааш өрөвлийн 8-ны тухай ярина. Бас том 8 шүү тий. Их мөнгө хийсэн шүү ахын. Тэ. Тэгээд өөр бас янз бүрийн юм байгаа шүү.